За өдрийн мэнд. Энэ олимпийн төрөл болон олимпийн төрлийн спорт болон тэгээд дээрээс нь e-спорт шатар гэдэг юм гээд байна л да. Спорт бол маш олон төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн одоо ингээд олимпийн төрлийн одоо спортын үндэсний шгшээ баг болон e-спорт шатар гээд бусад спортыг орхигдуулаад байгаа тийм. Энийний одоо яг цаад бодлого нь яагаад ингэж ялгаатай ханддаг юм бэ гэдэг нэг асуулт. Яагаад тэгэхээр e-спорт шатарч гэдэг юм холбоо бол ингээд тодорхой хэмжээнд өөрсдийнхөө саналыг илэрхийлээд идэвхтэй гүйснээс болоод манай соёл санаачлагч бол жишээлбэл ингээд өөрчлөлт оруулж ирэл энэ чиглэл. Тэгэхээр бусад спортын холбоод нь яагаад одоо хамрагдаж болдгоо гэдэг асуулт үүснэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо манай яамныхан ер нь ямар бодлогоор ингэж ялгаатай хандаад байгаа гэдэг дээр л асуулт асуух гэсэн. За Пүрвжин сайн зэрэгшин хууль санаагч хариулъя. Аж ахуйн орлогын татварын энэ заалтыг орох анхны тэр санаа зорилго гэдэг юм уу интеншнийг бас харж үтсэн. Ялангуяа зөвхөн Монгол улсын нэр хүндийг бас өргөж болдог. За ерөнхийдөө олон улсын олимпийн ороонд бүртгэлтэй гэдэг юм одоо энэ олимпийн төрлийн спортыг дэмжих, багийн спортыг дэмжих чиглэлдээ энэ одоо зохицуулт бол илүү түлхүү яригдчихсэн юм билээ. За энд бол параолимп болон олимпийн төрлийн спорт байгаа. За ингээд спортын одоо асуудал хэрэгсэн засгийн газрын гишүүний шийдвэрээр 26 үндэсний шгшээ баг бүрдүүлсэний 24 нь бол одоо яг энэ олимпийн төрлийн спорт баг. Хоёр нь л олимпийн төрлийн бус буюу шатар e-спорт байж байгаа. Энэ дээр нэмээд одоо засгийн газрын гишүүн маань бас асуудлыг ярьж хэлэх боломжтой. Гэхдээ ерөн зөвөр өнөөдрийн төвшөндөө бол нөгөө хөрөнгө мөнгө санхүүгийн хувьд л одоо шахагдаж ийм хэмжээнд байт юм билээ. Бусад спортыг дэмжихгүй гэдэг агуулга бол засгийн газар юус гаргадгүй юм билээ гэдэг зүйлийг бас хэлье. Тэгээд бас нэмэлтээр манай Батэртай хариулж байгаа. Тэгээд гол асуудал яг зүгээр зарим энэ хууль дээр бас үндэсний спортыг оруулж болоогүй мó ялангуяа одоо үндэсний багийн спорт болох тэр зарим гишүүдээс хэлж илээ л дээ. Нөгөө тэмээн полоч байд юм уу? За энэ бөхч байд юм уу те? Ийм зүйлийг хамгаалж болохгүй байсан уу гэж хэлээ. Тэгээд миний хувьд бол одоогоор ямар ч хэлсэн энэ үндэсний шгшээ баг бүрдүүлсэх хэмжээнд нь авч үзье гэдэг байдлаар хуулийн төслийг оруулж ирсэн. Тэгээд холбогдох засгийн газрын яамны төрийн нэрмжийн дарга нэмэлт хариултыг өгүүлье. За ажлын хэсэг энэ дөрөв дөрөв микрофон Батэрдэн дарга хариулъя. Инх төвшин гишүүний асуултанд хариулъя. Соёл спорт аж ахуйн яамны төрийн нэрмжийн дарга Батэрдэн. Бид нэмэр спортын тухай хуулийн 23-ын 3-аар ер нь бол Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын төв дэлхийн спортын тэмцээн наадамд оролцох үндэсний шгшээ баг спортын холбоо бүрдүүлж үйл ажиллагаа хариуцсан зохион байгуулна гэд ингээд заагаад өгсөн байгаа. Мөн одоо сайн зориг гишүүн сая хэллээ. Олимп болон параолимпийн төрлийн спортод одоо шгшээ баг нь бүрдэж байгаа гэж. За